Сайн байцгаана уу? Хууль шалтан гадс байна. Би Монлоо хуулийн фирмийн гишүүн мөгөөлөгч байгаа. Та бүхэнд хандаж хэлгээд бусдад хүндэтгэлтэй хандаж үеиндээ хүндэтгэлтэй байх нь хууль биелүүлж байгаа хамгийн ихний алхам шүү гэж хэлмээр байна. Гэхдээ тэмцээнтэй шударгаар хүчтэй оролцолно. За даалгавруудыг бол ер нь бас ингээд сая анзаарч харсан байх гэж бодож байна л да. Ер нь өөртөө хэр ихтэй байна. Нэлээ ихтэй байсан. Гэхдээ сүүлийн тэр нөгөө ус руу хийдэг таслыг харсан ч бас жоохон хэцүү юм байна. Оролдоод үзье бүлэг. Гэхдээ одоо сая бол өмнөх оролцогчийн хувьд бол нэг 20-д одоо 8 орчим секундээр хийсэн. Сүүлийнх нь бол 3-4 харамдаа бол ирэмгээ цохиод гарцсан л да. Буцаар бол боломж бол түүнд бол байсан. За одоо бол эхний даалгаврыг гүйцэтгэх гэж байна. Тэгээд манай залуучууд бас сайн дэмжиндөө хаа гэж бодож байна. Яс үндэсний их сургуультаа өмнө бас нэг 2 байдлаар хамтарч ажиллаж ирсэн, хуулийн зөвлөгөө өгч ирсэн. Тэгэхээр яг та бүхний багш шиг намайг бас дэмжээрэй гэж бодож байна. За ингээд бүгдээрээ хамтдаа харцгаая. Алтан ганц маань хамгийн ихний даалгаврыг гүйцэтгэх болно. Пирамид. 28 ширхэг цаасан аягийг пирамид хэлбэрт оруулан өрөөд уцааж хураах. 3 2 1 цаг явж гэлээ. Доороо бол 7 суурьтай пирамидыг тавих ёстой. Суурьа тавихтаа бол гол нь давхар явж шүү. Аяга тэрийг бас анзаар хараарай. Суур маань бол өөрөө их сайн тэгшгэн байх юм бол болдог гэдгийг сануулсан хэлээ. За хурдлахгүй бол ер нь бол харагдаж шүү. Тэгээ гол нь бол ер нь анзаараад байхад бол хураахад бол нэг 20 секунд байдаг. За манайх нэг сайхан дэмжиж өгөөрэй. Хуулийн зөвлөгөө өгч ирсэн хүнийг дэмжихгүй бол болохгүй. За дэшегээ бол нэлээ явж байна. Одоо бол 23 секунд үлдсэн байна. Боломж бол байна алтан ганцаа. 17. За хураая. Одоо бүгдийг хураая. Яаж хурааж болно? Хамгийн гол нь бүгдийг нь хураагаа дуусгах хэрэгтэй байгаа. 10. Одоо 6 5 4 3 сүүлийн одоо секундтээс уралдаад тавилаа да тийм. Хийвгүй юм байна шүү. Цаг яваад нэг бүгдээс зэрэг тоолоод байдаг юм чинь бас нэлээд сандардаг юм байна. Гэхдээ бол дажгүй амжилтаар ихний үеийг давж чадлаа. 100 сая төгрөг бол таних болсон байгаа. Эрхийн бичиг тэнд байж та авах уу эсвэл үргэлжлүүлэх үү? За үргэлжлүүлээ тоглоё. Тэгээс сая бол хэлсэн шүү дээ жоохон эвгүй байдаг юм байна. Цаг магтаа гэдэг. Тэгэхээр дараагийн үеийн даалгавар дахиад хүндэж ирж магадгүй шүү. Тэгэхээр Зүгээр энэ чинь авж байгаа мэдрэмж нь өөр их гоё юм байна. Гоё юм байна. За. Баярлалаа. Тэгээ амьдрал гэдэг бол нөгөө алсаргатай мөчүүдийг хэлгээс байдаг. Манай алтан ганцын хувьд бол гой мэдрэмжийг эндээс бол халаалж байгаа гэдэгт би итгэл дүүрэн байна. 2 дугаар үе. Сэгсрээд өг. Нэвтрүүлгийн оролцогч өөрийн бэлхүүсэнд байрлуулсан хайрцаг дотор байгаа 3 ширхэг бөмбөгийг сэгсэрч унгаах ёстой. За оролцогч алтан ганцын хувьд бол 2 дугаар үеийн даалгаврыг гүйцэтгэх бэлэн болсон. Тэр бол одоо сэгсрээд гэдэг даалгаврыг гүйцэтгэнэ. Салбитгний саунд бол 3 ширхэг бөмбөг байгаа. Нэг бөмбөг угсаад сэгсрээд бүгдийг нь унгаж чадсан бол 2 дугаар үеийг амжилтад авах гэсэн үг ээ. За цаг явж гэлсэн. Эхний бөмбөг унсан. Сайн сэгсэр. Яаж хөдөлж болно? 2 хөл дээр өвсрөх юм уу, сэгсрэх юм уу, одоо тонгоох юм уу тийм ээ? 2 дахь бөмбөг нь гарах тунд өгч байна. Цухуугаад байна. Унсан. 3 секунд. Унсан. Хөдлөөд нэг бөмбөг байна. Сайн цухууцсан байна. Байгаа мó. Оо байхгүй биш. Сая бол бөмбөг нь одоо аль хэзээ гараад дууссан байсан. Хугацаад хангалттай үлдсэн байсан. Тэгээ би яг хэрэгээр чамайг байна гэдэг чинь манай байгаа мó. За зэрэг орчих юу сонсогдгүй байна. Унжгаа нь мэдчихгүй. За 2 дугаар үеийн даалгаврыг амжилттай гүйцэтгэлээ 200 сая төгрөг бол аль хэдийн таних болсон байна. Тэгээд 200 сая төгрөг аваад шууд нэвтрүүлгийг орхиж болно. Тэр ирэх бол нээлттэй байгаа. Эсвэл 200 сая төгрөгөө бооцон тавиад 3 дугаар үе рүү орж болно. Одоо яах юм? Яг уу.
За үзгэнэ үзье. Энэ чинь түрүүд багшаа таа чадна гэсээр бол мөнгөгүй болгоцсон ш. Зүгээр. Зүгээр. 300 дээр тэгсэн. Би бол 300 дээр нэг очихтэй. Очиод хоо. Алтан галзын хувьд яг нэг авсан хүн шиг ярьда. Би 300 дээр нь очиодох. Тэгээд дараа шийдээ. 300 авсан хүн шиг байда. Тэр авсан уу юу гэдэг хараа. Үлгүүр. Оролцогч 6 ширхэг үлгүүрийг доош нь цуулж тэнцвэрийн алдуулалгүй үлгэж тогтоох ёстой. 1 минутын хугацаа бий. За баярлалаа. Ингээд нэвтрүүлгийн оролцогч Алтан галзын хувьд бол 3 дугаар үеийн даалгаврыг гүйцэтгэхэд бэлэн болсон байна. Тэр 2 үеийг амжилттайгаар давж 200 сая төгрөгийн эзэн болсон боловч мөнгөө бооцоон тавиад 3 дугаар үеийн даалгаврыг хийхийг сонгосон юм а. 2 1 За цаг явж гэлсэн 6 ширхэг үлгүүрийг бол уцлаас доош нь зүүх ёстой байгаа. Тэнцвэрийг нь бол яг олох ёстой байгаа. 1 минутын хугацаанд бүгдийг нь зүүж чадах юм бол даалгаврыг амжилттай биелүүлсэн тооцох юм а. Тэнцвэрээ бол маш сайн олох хэрэгтэй. Нэг л хажуу тийшээ унах юм бол цаг байхгүй шүү гэдгийг сануулаа хэлье. За 2 үлгүүрийг бол амжилттай тогтоож чадсан. 3 дахь үлгүүрийг одоо тогтоож байна. Манайхан бол одоо амьсгаа даран харж байна. Нэг хүн ч гэсэн мөнгө хожоосоо нэг хүн ч гэсэн ядаасаа гэж бол бидний зүгээс бас хүсэж байгаа. За хаана хийгөө гэдэг. За 23 секунд үлдсэн байна. За тогтсон байна. Одоо хоёрыг тогтоож чадах юм бол хаана тавих уу гэдгийг бодоорой. За 8 7 6 хамтаа тоолъё. 1 Тик баярлалаа. Аюутад одоо жоохонд ингээд тэнцвэр алхахад хажууд шиг ингээд явчих. Шууд нурах боломжтой байсан. Тэстэ сүүлийн секундтай оролдож одоо энэ даалгаврыг амжилттайгаар гүйцэтгэж чадлаа. Баярлалаа бүгд хамтаа. За ингээд 300 сая төгрөг. 300 мянга юм тий. За яг энэ чи одоо харж байгаа. Тоглоомоос хааш өргөжлүүлье. За цаашаага бол тэмцээнийг үргэлжлүүлэх гэсэн бүгдээр хамтаа харъя. Тэр чадах болов үгүй болов 4-р үе түүнийг хүлээж байгаа. Хөрөө. Гар хөрөө ашиглан нэг хэрчим модыг хөрөөдөж унгаах. За ингээд нэвтрүүлгийн оролцогч Алтан баг нь бол нэвтрүүлгийн 4-р үеийн даалгаврыг гүйцэтгэж бэлэн болсон. Бид нар багтаа модыг хөрөөдөг байсан. Энэ бол тийм даалгавар байгаа. Ахуй ажилтаа сайн хүн бол дороо хийгээ гэж. Тастаад өгнөдөө модыг. анхаар 3 2 1 За цаг явж эхэлсэн. Алтан галзын хувьд бол 1 минутын хугацаанд модыг бол хөрөөдөж унгаах ёстой байгаа. За мод бол хуурай учраас бол харьцангуй гайгүй. Хөрөө бол шив шинхэн ертэй хөрөө байгаа. Тэгэхээр энэ даалгаврыг 1 минутын хугацаанд гүйцэтгэж чадах юм бол 500 сая төгрөгийн эзэн болох юм а. За одоо бол хугацаа хангалттай байна. Зүгээр өөрийнхөө яв. За 36 секунд байна. Хангалттай хөрөөдөө дуусгах уу гэж би зүгээр бодож байна. 30 секунд үлдсэн байна. Бүгдээрээ дэмжиж өгөөрэй. (22) Бүгдээрээ дэмжиж өгөөрэй. 15 секунд. 13 12 10 Яач нөө энэ хөрөөг юм. Чи бас тийм Ажлын баг зэвсгээ шууд ингэж хайж болохгүй шүү. Бараг хөрөөндө талах хэрэгтэй байхгүй. Чиний минь ир. сайхан өрөө байна. За баярлалаа. Тэгээд ер нь бол даалгаврыг эхлээ гүйцэтгэхэд бол чадах болов үгүй болов гэсэн эргэлзээ бол нэлээд байсан баг. Ямар байна? Тэг нэлээд байсан. Чинь өөрөө харахад нойтон мод шиг харагдаад байсан. Талдоор зуурч үдэ гэж нэлээд бодлоо. Харцгаа гайгүй байлаа. Хоорой мод байна. Гэхдээ бас 1 минут багтаах гэж байсан. Нэлээд ажиглаа. За ер нь багтаа бол мод бас нэлээд хөрөөжсэн баг тий. Тэг хөрөөцсөн. Бид нар бол одоо ингээд мод хөрөөдөх зөндөл хийдэг байсан. Мод аагаад. Тэг түлээгээ бэлдээл, нүүрсээ бэлтчихэд тэгэл хичээл сургуулаад боддог байсан шүү дээ. Өөр юм боддог байсан юм байна. За баярлалаа. За ингээд 500 сая төгрөг бол таних болж байна. Баярлалаа. За баярлалаа. Алтан галзын бол бас энд бол сууж залуучууд найзууд нь ирсэн байгаа. Бид нар болохоор
Алтан эцэг FC Bayern München гэдэг төлөмгийн клубын фэн клубын гишүүд байгаа. Манай клуб 2009 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Ер нь бол ийм хугацаанд би мэдж байгаа хүмүүс байгаа та. Одоо нэг үеийн даалгаврыг амжилттайгаар гүйцэтгэж чадах юм бол 1 сая төгрөгийн эзэн болох боломжтой. Дараагийн үед тоглоосоо гэж бодож байна. Найзууд юу гэж бодож байна? За одоо 1 сая төгрөгт ганцхан алхам дутууж замаасаа буцах нь хайш. Бид та нар хүнийг ингэж заа. Тэгээд мөнгөгүй болчих хэн хариуцах нь үгүй. Бид хоёр одоо дэмжих гэж ирсэн. Өөдөөс нь шийдвэр гаргаж чадахгүй. Яг хийхгүй бол тийм л. Тоглоосоо гэж бодож байна уу? Таны хувьд? Явсан дээр шүү. Мөнгө шүү. Явсан дээр. За хоёр найз бол ер нь хоорондоо үзэхэд бэлэн байна. Нэг нь бол тоглоод нэг нь бол явсан дээрээ болио л гэдэг. За найзууд юу гэж бодож байна? Манайхан Өмнө Орсын даалгцсан байгаа шүү дээ. Харьяа гинөө. шууд 500 сая төгрөг хожиггууд нь харьяа гэж гэрлүүгээ аваа явах гэж шүү дээ. Ерөөсөө. За харин бодоод байна. Тийм. Бодоо юм биш үү? 500 сая төгрөг их мөнгө шүү дээ. Их мөнгө шүү дээ. Үхрийн мах 16,500 хүрчээд байна гэсэн тийм. Хэдээр багтаа харих нь байна уу гэдэг. За тэгээд нэвтрүүлгийн амтанд би бас өөрөө орчлоо. Чаддаг ч бай, чаддаггүй ч бай, эцсийн шатыг үзье гэж бодож байна. 1 сая төгрөгийн даалгавар бол амар биш. Тийм амар биш баг. Хийсэн шүү. За өөрөө шийдвэр гаргасан уу? За гаргалаа. За ингээд тэр бол 500 сая төгрөгийг бол авахгүйгээр шийдсэн супер тоглолтод оролцохыг хүсэж байна. Түүнд амжилт хүсье. Супер тоглолт. Хөвгч. Теннисний бөмбөгийг шаланд ойлгоод ширээн дээр байрлах устаа шилэн аяган дээр 4 ширхэг бөмбөг тогтоох. Нэвтрүүлгийн оролцогч Алтан галзын хувьд бол 4 үеийн даалгаврыг амжилттайгаар давсан юм а. Тэрээр 500 сая төгрөг хоцсон болоод мөнгөө бооцон тавиад супер тоглолтод оролцож байгаа нь энэ юм а. Анхаар 3 2 1. За түүний хувьд бол теннисний бөмбөгийг газар ойлгон ширээн дээр байгаа стакантай усан дээр тогтоох ёстой байгаа. Нийтдээ 4 бөмбөгийг тогтоож чадах юм бол тэрээр 1 сая төгрөгийн эзэн болох юм а. Боломж бол түнд байгаа. Тунд өглөө сая бол зарим газар нь арай дутаад байна, зарим газар нь бол арай хүчтэй болоод байна. За 30 секунд өнгөрсөн байна. Одоогийн байдлаар бол за Алтан галзаа хичээгээд байгаараа 3 шидэлтээс 3 бөмбөг тогтох боломжтой. Сая бол тунд өглөө. За хичээ 16 орчим секунд үлдсэн байна. Зарим үед бол арай хүчтэй болоод байна. Өмнө нь бол энэхүү даалгаврыг бол хүмүүсээс амжилттайгаар гүйцэтгэж чадчихсан гэдгийг хэлье. Нэг л ивэн болсонгүй дээ тий. Тэраач хаана ойлгохыг тэр тогтоохгүй байна л та. Зөндөөл үзлээ. Али та. Санаа авлаа. Минийх байсан шүү гэдэг шиг тий. За тэгээд таны ажил амьдралд энэ хороогийн сайхан бүхнийг хүсэн өрөөж байна. За баярлалаа. Танаа амжилт. Тэмцэн залуучуудаа ханд юу хэлмээр байна? Тэмцэн та бүхэндээ баярлалаа. Сурлага хөтөлбөрт өндөр амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа үзэгчдээ. Нэвтрүүлгийн дараагийн оролцогчтой одоо бүгд хамтаа танилцъя. Одоогийн байдлаар бол оролцогчид 200 300 мянгаыг хожиж байгаа боловч авалгүйгээр супер тоглолтод оролцоод унаад байна. Тэгэхээр боломжтой бол 2 дугаар байд аваад 3 дугаар байд аваад мөнгө аваад хариул яасан бай. Дараагийн оролцогчтой танилцъя.